Сэтгэлийн дуудлага шоу нэвтрүүлэг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 800 мянган орчим өрх аж төрж байна. Тэр дундаа 3 өрх тутмын нэг нь ах дүүсээр хамтран амьдарч байгаа гэдгийг үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. 2012 оны 4-р улирлын байдлаар Монгол улсын нэг өрхийн сарын дундаж орлого 852 мянган төгрөг юм. Харин өрхийн орлогоос зарлагыг хасч тооцсон цэвэр орлого 41 мянган төгрөг байгаа нь дундаж үнэтэй нэг орон сууцнаас 1200-аас 1500 дахин бага байгаа юм. Ийм нөхцөлд ах дүүстэйгээ хамтран амьдарч байгаа залуу гэр бүлийн хувьд орон сууцтай болох асуудал туйлын хүндрэлтэй зүйлийн нэг болж байна. Энэ нэвтрүүлгээр нь бид ажил хөдөлмөр эрхэлдэггүй мянган залуусыг ажил орлоготой байж үргэлж шилтгэн байхыг уриалан дуудах гэсэн. Мөн үе тэнгийнхэн хамт олонныхоо дунд үлгэр дуурайлал болсон нэгэн хосыг дэмжиж тэдний гал голомтоо бадраах өргөө гэрийн сүндэрлүүлэхээр сэтгэл шулуутсан юм аа. Хамгийн боломжтой байшин гэж байна. Тэр энэ байшин нэг өдрөнд байх гэсэн үг. Хоёр гучтай банц аваад тийш. Ахны хөдөлмөр хийсэн юм дээр гэж байна. Ацград гэж байна. Дуусч нь ирэхэд байгуулсан систем. Хамт олондоо баярлалаа. Дорж жовын Нямсүрэн 1989 онд Улаанбаатар хотод төрсөн. 24 настай загасны орд. Бест буйдан үйлдвэрт мужаанаар ажилладаг. Ажилдаа идэх санаачлагтай хөдөлмөрч дайчин. Хамт олноо манлайлан өгсөн үүрэг даалгаврыг байнга дагуулan биелүүлдэг. Байгууллагынхаа 9 жилийн ойн босгон дээр шинэ хүнээ үлгийдэн авах гэж байгаа ирээдүйн аав. Энэ нэвтрүүлгийн гол баатар болгох санал хураалтаар хамт олонны 72% саналаар сонгогдсон. Ажиллагаа 1. 2013 оны 4-р сарын 5 Баасан гарга. Нямсүрэнгийн зүрхэнд мөнхөд цоглох орон сууцтай болох хүсэл одоохондоо түүний сэтгэлдэл сүндэрлэж байгаа. Мөдхөн энэ хүсэл биелэлээ олохыг нэвтрүүлгийн бодлогын хүрээнд түүнд мэдэгдүүлэхгүй байхаар шийдсэн юм. Энэ шийдвэрт маань Бест буйдангийн хамт олон тусалж нэгэн нууц төлөвлөгөөгөө боловсруулсан нь юм. Бид нар тэр хүнд тийм тансаг одоо амар хаус гэсэн илүү тэр мөнгөөр энгийн хэрнээ хамгийн боломжийн байшин барьж байгаа. Тэр хүний амьдрал айгуу төхөн байхаа. Цэхийн дарга Нямсүрэнд нэмэлт даалгаврагч зориуд хурлаас нь хоцроолоо. Хурал тасалсны шийтгэл болгож үйлдвэрийн даргаас шийтгэл хүртсэн нь хашаа хатгах даалгавар юм. Гэхдээ түүний энэ хөдөлмөрийг үнэлж цалин өгөхгүй гэдгээ байгууллагын дарга түүнд хэллээ. Үнэн дээр энэ бол Нямсүрэнгийн хувьд хамт олонных нь бяцхан сорилт, ирээдүйн өргөө гэрийнх нь хашаа гэдгийг тэр одоохондоо мэдэхгүй байгаа. Тэр ихтэл одоо нэг мөсөг гүйцэж гадаа ганцаараа үүрэг авч дуусна. Нямсүрэнг алах хадаас хашаа гуравтай нөхөрлөж байхад хамт олон нь Нямсүрэнд гинтийн бэлэг барьж ганцхан өдрийн дотор байшин барих төлөвлөгөө боловсруулж байгаа нь ийм билээ. Нямсүрэн харин ёстой л нэг эр хүн тугч барина, тугалж хариулна гэдэг шиг огтхоонч түүртэлгүй хашаага барьсаар л аргачлгүй үстэй. Мужаан хүн иймхэн зүйлд түүртэн гэж юу яах вэ?
Чи тэр өнөөдөр та амарчих чинь. Тэгээ маргааш өглөө ийш шууд үлдэн дээр баяа. Юугаад 9 цаг явж гэж. Даваас ажиллахгүй дээ. Оо маргааш уус амарлууд даваа исахгүй байна дөө. Цалин өгөх нь өгнө. Аа? Өнөөдөр цалин өгнө. Гэхдээ цалин өнөөдөр өгөх нь бодож байгаа. Өнөөдөр авсан маргааш авсан ялгаа юу нэ? Өнөөдөр авсан маргааш авсан цалингийн ялгаа гэж юу вэ? Аа? Бага. Эрхэнл болсон хойно удахгүй төрөхгүйгээ өөрийн гэсэн гал голомтондоо өлгийдэн авах хүсэл түүнд бий. Энэ хашаан дотор ням сүрэнгийн шинэхэн байшин сүндэрлэж хэдхэн хоноо төрөх шинэ хүнээ өлгийдэн авах юм. Цагаа хараад. Өнөөдөр арай зурмаага биш хэлнэ. Одоо өнөөдөр ч нөгөөд чинь ойлаас. Аль нөгөөд чил. Аваач нөө. Аа. Чи байгууллагын шиг өржиг хэлцэж юу орилдгийг. Ядаа. Хүмүүс долоогоос танаад болоод чи додоод хоцож гашиж. Өчтөр юу ажлын байдлаа үлсээр хагаад 8 гоо боссон шүү дээ. Тэгсэн чи бас өглөө салтгүй. Өмнөх өдөр нь бас өтсөн бас ажил ихтэй жоохон сүнсэн бас. Тэгээ чи тэгээд мөнгөний ажил хийж хэлж болдго юм уу? Аа чи мөнгө тоохгүй. Юу боллоо. Өгнө л байж боллоо ёо. Өгнө. Ажиллагаа 2. 2013 оны 4-р сарын 6. Бямб гарга. Одоо бүгд ажиллаа хоож байгаа. Яг тэр энэ байшин нэг өдөр барих учраас бид маш сайн зохион байгуулалт хэрэгтэй. Тэгэхээр ингээд шалны хэсэг болохоор жоох байр өндөртэй тавьчихсан. Бэлтгэцийг хин цагаар хийчихээ. Тэгээд шууд ханаа тавь. Тэгээд шууд төв содрох шууд зургийнхаа дагуу хүмүүстэй ингээд зөвлөө бичдэг. За бага өөр 4 бах биш төгөөсөө. 5 базар бидний хэмжээ явуулсан 5 базар тавьж 5 базар заа. Тэрийг 2 хүчээр тавина. 2 хүчээр нийт хэдийн хүлээ. 22 гэж байна. 22 тавина. 2 хүчээр 22. Тэг. Одоо 22.
Нямсрын зүгээс хэдий амжилттай өдөр болсон ч гэсэн Нямсрын өөрөлт ажлаа гүйцэтгэхээр үйлдвэр дээр цор ганцаараа ажиллаж байгаа нь. Үйлдвэрийн ажил гэдэг багийн ажил хойно хамт олонныхаа ажлыг хойшин чангаахгүй, өдөрт нь үйлдвэрлэж гаргах буйдынгийн тоог цөөлөхгүй, цаад утгаараа хэрэглэгчдтэй хүлээлгэхгүй гэсэндээ ажиллаж байгаа юм шүү дээ. Өнөөдөр амралтын өдөр. Бас эхнэр нь хизээ мөтгөн төрөх гэж байгаа болоод ч тэрөө Нямсрангийн мужааны багаж эгээтэл модон дээр бүжиглж байна уу гэлтэй. Тийм л сурамгай бас хурдтай ажлаа гүйцэтгэж байлаа. Үргэлж шилгэн байцаа! Үргэлж шилгэн байцаа! Ихээс асаасаа ихийг үгүй! Усаас асаасаа ихийг үгүй! Жинхэнэ хөлс хөдөлмөр эндээс хан хийж, аривн цайлган сэтгэл мэдрэгдэж байх шиг. Ёстой л энд байгаа бүх хүн бори боксхийлгүй ажиллаж байна. Аргач хүйцээ. Ганцхан өдрийн дотор Нямсрангийн амьдралыг өөрчилж, түүнд томоос том бэлэг барих гэж байгаа гэж бодохоор түүний хамт олонний сэтгэл цаанаа л нэг уяг, алхах, нүдэх, барилга ухсрах, банц зөөх гэд хүн болгон л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Одоо харин амралтын цаг. Аашин барьж өгч байгаа. Тэгвэл сайхан байна биднүүд одоо бүгдээрээ ажиллаж байна. Мод ингээд ороо дуусна. Баяртай биднүүд одоо бүгдээрээ л олонний хөдөлмөр шингэсэн юм баригдаж байна. Айгу өндөр сэтгэлтэй байна. Энэ үйл ажиллагаанд айгу их баярлж байгаа. Бүр анханасаа ингээд сонсохдоо бүр эндээс ингэж огшиж ийсэн. Би хувьд айгу их баяртай байгаа. Тэгээд Азаа Нэмк хоёртоо цаашдынхны амьдрал сайн сайхныг хүсье. Ингээд хамт олонных нь хүчээр болсон энэ сайхан байшиндаа сайхан амьдраасай гэж хүсэж байна. Тэгэл бидний чи байшаа бүгд дороо гар босч шít. Орой ихэд юм дуусчих واخ уу. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Нямсран ер нь их нийтж хүн бололтой. Энэ их ажлынхаа хажуугаар найзууд руугаа залгаж сайхан амарч байгаа эсхийг асууж лавлан сайн нөхрийн ёсоор амар мэндийг асууж байлаа. Үнэн дээр түүний найзууд нь ч бас энэ өдөр ажиллаж байна. Бэстийнхэн энэ өдөр ажил ихтэй байшин бариад зав муутай байгаа шүү дээ.